За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баянболтын Халимаа гэдэг. Би шинжлэх ухааны чиглэлээр суралцаад 10 гаруй жил болж байна. Лаура болохоор молекулын биологи болон генетик гэсэн чиглэлээр бүх болсон анхаарал нутагт бол хамгаалсан байгаа. Тэгээд Америкт ирээд History Institute-д 1 жил бол дадлага хийсэн. Тэгээд өргөжлүүлээд мастер болохоор биологийн чиглэлээр Iowa-гийн их сургуульд хамгаалсан байгаа. Мөн Iowa-гийнхаа их сургуульд одоо докторийн зэрэгээ өргөжлүүлээд чөлөөт радикал болон радиологийн биологи гэсэн захимд доктороо хамгаалах гэдэг одоо ингээд сүүлийнхаа семестрт суралцаад байж байна. За тэгээд Америкт онцлогоор ажиллаж байгаа хугацаанд болохоор мастерт орохоор болсон. Тэрэнд болохоор GRE өгсөн байгаа. Америкт одоо graduate school-д шалгалт гэсэн. Тэгээд IBT тоглолтын шалгалт өгөөд тэгээд оноо маань болохоор нэг курсээс хаа тэгээд амжилтсан сургуульд орж тэмцсэн Thomas Jefferson University гэдэг шалгалт өгсөн. Тэгээд төлбөрийн хувьд болохоор нэг кредит нь болохоор $900,000 байсан. Тэгээд нэг семестрт бол 9 кредит үзэх хэрэгтэй. Тэгэхээр нийт бол мастераа төгсөхийн тулд 4 семестр сурах хэрэгтэй. Тэгэхээр нэг семестртээ $9,000 би авчихсан. Тэгээд мэдээж бол тухайн хэмжээний санхүүгийн тусалцаа бол сургуулиас олгосон. Тэгэхэд бол нэг $500,000 тусалцаа үзүүлчихсэн. Тэгээд бусад төлбөрийг болохоор цагийн ажил хийж сургуулийн хангалттай цагийн ажил хийж олжсэн. За тэгээд ер нь бол сургуульд орсныхаа дараа сургуультай ажиллаж цалинтай болъё гэсэн плэс учраас одоо яг профессор хайгаад хадрын эсэндээ судалгаадаг профессор хайгаад профессортой одоо санал ажиллах. Тэгээд профессор маань хүлээж аваад тэгээд лабораторитой бол цалинтай ингэж ажиллаж хэлсэн байна. За тэгээд манай профессор Iowa-гийн сургуульд бол туршаалтыг дэвшиж одоо манай лаборатори тэр чигээр нүх болсон. Гэтэл бол Thomas Jefferson их сургууль, хувийн сургууль байсан. Тэгээд Iowa-гийн их сургууль болохоор улсын сургууль. Тэгээд хоорондох ялгаа нь болохоор Iowa-гийн их сургууль профессорынхоо төслийн санхүүжилтээс бол оюутнуудаа мастрынхаа оюутнуудыг бол стипендийг бол өгөөд явчихдаг байсан. Тийм болохоор Iowa-гийн сургууль ирээд төлбөрийн асуудалтай санаа зовхгүй дээрмгүй стипендтэй болоод мастраа олж төгссөн байгаа. Мастраа бол баталгаагаар хамгаалчаад тэгээд Iowa-гийн их сургуультай одоо чөлөөт радикал болон радиологийн биологи гэсэн захимд бол доктороо хийхээр нисэж орсон байгаа. За тэгээд докторт ороход шалгуур нь бол одоо ерөнхийдөө мастер док шалгууртай төстэй. Гэхдээ би мастер бол Америкт хамгаалсан байсан учраас одоо GRE дахиж өгөх хүмүүсд IBT тоглолт дахиж өгөх шаардлагагүй. Одоо шууд ингээд орсон. За тэгээд ерөнхийдөө бол яг ухаан сургуультай мастраа хамгаалсан тохиолдолд бол докторт нь эсэж ороход бол одоо аль хэдийн профессорудаа таньдаг ч юм уу тий аль хэдийн би нэгээ мэддэг болохоор ингээд аль болох нөгөө судалгааны ажил маань бас ингээд таньдаг хүмүүс одоо тухайн профессорууд маань мэдсэн байсан учраас харьцангуй мастраа төгссөн. Тэгээд доктортаас мөн стипендтэй одоо мастер хийсэн шиг профессорынхаа санхүүжилтээс стипенд авч ирсэн. Тэгээд ирээдүйд болохоор клиникийн лабораторид одоо дагалдсан судалгачаар мэрэгших дадлага хийх ажиллах тэмдэглэлтэй байна. Лаборатори болохоор тархины болон уушгины хур тамир дээр судалгаа хийдэг. Тэр дундаа хэрхэн химийн болон радиологийн газрын имчилгээг илүү өндөр түвшинд чанартай хүргэх дээр судалгаа хийдэг байгаа. За жишээ нь бол миний судалгааны ажил скорпетийн хүчил буюу одоо витамин С дагуулдаг бүх хүчил дээр сонирхогдсон. Одоо хэрхэн аскорбетийн хүчлийг ашиглаад бусад химийн нэгдэлтэй болоод хэрхэн одоо хурдтай уушгины хур тамирыг одоо өндөр түвшинд хурдтай чанартай устгах вэ гэдэг
судалгаа маань төвлөрдөг. Тэгээд хэрвээ эсийн түвшинд миний судалгааны ажил ажилтаа болох юм бол цаашлаад клиникийн түвшинд бол судалгаа хийгдэнэ. Тийм ч учраас манай лаборатори ихэвчлэн одоо тархины хот доктор болон уушгины хот докторын клиникийн инженертэй, судлаачтай мөн бусад дотрийн одоо дотроор судалгаа хийдэг одоо судлаач эрдэмтдтэй тэдгэрийн лабораториудтай гэж хамтран ажиллаж нэг том судалгаа одоо эдгэмшилгийн ажлыг хийж үздэг байгаа. Ажлын өдрүүд гэвэл өөр байдаг. Одоо жишээ нь би өнөөдөр хулгамтай ажиллаа гэхэд маргааш эстэй ажиллах шаардлага гардаг. Тэгээд төслөөдөө санхүүжилт авахын тулд төслөө бичдэг. Эсвэл хурал цуглаанд очиж одоо бусад судлаачтайгаа хийж байгаа ажилдаа танилцдаг. Мөн тухайн бусад судлаачтайгаа танилцаж холбоо харилцаа үүсгэх, хамтран ажиллах гэх мэтлэн тэгээд бас техник технологийн өндөр хурцтай хөгжиж байгаа үед бол шинэ гарч ирж байгаа тэгэхээр техник технологиг сурах тэдгээрийг бол туршилтандаа ашиглах тэгэл ер нь бол хэрвээ шинээр лабораторид хүн ирж байгаа бол тэр хүнээ одоо сургах, дадлагжуулах тэгэл ингээл бодохоор ер нь бол судлаач гэдэг маань өөрөө бол заримдаа багшч болно, оюутанч болно судлаач болно, бичээч болно. Тийм нөгөө илтгэгч бас болдог. Тэгээд ингээд олон төвлөр рүү ингэж хуурч гэдэг юм сонирхолтой мэргэжил байгаа. За Америкт шинжлэх ухаанаар сурахын тулд одоо ажилласаг хичээнгүй байхаас гадна бие даасан судлаач болж сурах нь бол чухал гэдэг. Одоо өөрөөр хэлбэл шинжлэх ухааныхаа асуултыг өөрөө тавиад түүндээ хариулахын тулд одоо бусад судлаачдынхаа ур бүтээлийг уншаад судлаад тэгээд одоо асуултынхаа хариуг гаргахын тулд ямар арга технологи метод гэж ирдэгтэй тэрийг туршилтаа хийж одоо үр дүн гаргах вэ гэдэг дээр ажиллаад тэгээд үр дүн дээрээ датагаа цуглуулж гаргаж авсны дараа анализ хийгээд хэрвээ энэ маань одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлж болохгүй нөө түүнийгээ баталж өөр бас ямар одоо туршилтууд хийх хэрэгтэй вэ? Хэрвээ энэ маань болохоор эсийн түвшинд судалгаа хийсэн бол клиник руу яаж одоо энэ туршилтаа судалгаагаа хэрэгжүүлэх вэ гэх мэтчлэн ер нь бол яг бие даасан тийм судлаач шинжээж болох бол чухал байдаг. За Америкт төдийгүй бусад орнуудад ч гэсэн ер нь бол шинжлэх ухаан хурцтай хөгжиж байгаагийн гол шалтгаан болохоор харилцаа холбоо тийм бусад судлаачдынхаа гаргаж байгаа шинжлэх ухааны ажлыг болон бусад лаборатори хийж байгаа үйл ажиллагааг бол мэдчихийдэг, хоорондоо аягүй холбогдчихийдэг, хоорондоо нийлээд илүү одоо том судалгааны ажил хийгээд үр дүн бол гаргаж авдаг. Энэ бол их одоо чухал санагдсан. Тийм болохоор ер нь бол анханасаа шинжлэх ухаанаас сурч байгаа бол өөрийнхөө харилцаа холбоо бусад судлаачтайгаа үүсгэх харилцаа холбоон дээр илүү төлөвлөгөө бас гарч ажиллаад тэгээд өөрийнхөө одоо network гэж ярддаг түүнийг бол үүсгэж авах нь бол шинжлэх ухаанаар сурч байгаа хүмүүсийн хувьд л чухал юм аа гэж ойлгож байна. За миний зүгээс болохоор зорилготой өмнөж тууштай байгаарай гэж хэлмээрэн. Тэгээд бас одоо ямар нэгэн бэрхшээл хэцүү зүйл хичнээн тохиолдсон ч гэсэндээ өөртөө итгэж тэгээд идэвхтэй байдлаа яалтаарай гэж бас хэлмээрэн. Ер нь бол Монголоо гэр бүлээ байнгын санаж идэг. Тэгээд яг мэрэгжиж дуусаад нарийн мэрэгчлээ эзэмшээд Монголтоо очиж өөрийнхөө мэдлэгийг эзэн сурсан зүйлээ бол харуулна, шинэ зүйлээ бүртэн. Тэгээд мэдээж маш сайн боломжсон хүчин болж ирж Монгол руугаа буцах сонирхолтой болохоор ингээд цаашаа бол үргэлжлүүлээд нарийн мэрэгчээд сурах гэж бодож байгаа.
За тэгээд Монгол дахь эрдэмтэд судлаачтай дэмжих зорилгоор Монголынхаа шинжлэх ухааны салбарт тухайн хувь нэмрээ оруулах зорилгоор ажиллаж буй Америк дахь Монгол судлаачид группийн хамт олон нэмгүй удаагаа урьж оруулах гэсэн байна шүү дээ гэж хэлмээр байна. Тэгээд эрдэм шилгээнийхээ ажлаар оролцгаая. Баяртай.